шүү дээ одоо төсөв гэж. Дараагийн 10 зууны 39 онтой хөл суулт ажил 17 зууны 70 онтой. Дан ирж ирсэн шаа дүүр. Тэгээд нэг усны машин хөлсний машин нэг ингээд Магал их шүү дээ. Хүндрэлтэй юм уу? одоогор өндөртэй малга байна. Бас нөлөөлөл жоохон тийм байгаа. Манай талбайд ихэд маш том техник явахад цөмөрт ихтэй шиг. Тэгэхээр тэрэн дээр жоохон хүндрэлтэй асуудал байгаа. Түр замын асуудал одоо манай одоо ерөнхийдөө бол карьер маань 12.5 км урттай байгаа. Тэндээс ерөнхийдөө 13 км карьерийн замыг бол наашгаа түр замын хэмжээнд бол нэг одоогийн байдлаар 13,500 км шараа түр зам дээр авсан. Энэ технологийн зам дээр одоо 1.5 км зам нэг 5,400 орчим км шараа авсан. Яг одоогийн байдлаар бол 70 дээрээ бид нэр эхний үеийг авахад бол 2,700 орчим метр куб шараа одоо аваад эхэлсэн байна. Ер нь бол одоо техник хүчний хувьд бол манайх яг одоо бид ажиллаж байгаа энэ дамп бол 8 тонных техник одоо нэмэгдэж байгаа. Карьер дээр нэг хэсэг байгаа. Ерөнхийдөө цаашдын хэсгээ бүх техникүүдээр багш нэмэгдэж байгаа. Тодорхой болсон биш үү? Зоригтой техник нэмээ явуулдаг. Ажлуудаа одоо ерөнхийдөө хөгжиж байгаа. Би өөртөө хоёр манай 7781 байг цагийн зүшиг хийж байгаа. Ээж үдээцэх одоо тэр юм дээр аваад авчиж байгаа шүү. Хугацаанд дуусах юм. Хугацаанд дуусах юм ээ. Яг төлөвлөгөөний хадаа. Тэрийн зайд бүгд байж байгаа. Тийм учраас энэ ордуудын үнц энэ төмөр зам тавьдгаар маш их хэмжээгээр өсөх юм болж байна. 13 км. Тэгээ лидер чинь ингээл дид үтстэй болохоор бүгд л ингээд Зэг том эргэлтэнд орох. Энд тэгэхэд Монголын эдийн засаг 3 дахин өсгөр байгаа байхгүй. Яг энийг орох. 30 метр куб газар шороны ажил хийхээр ихэнхдээ ажил 10% эсэж байгаа. Одоогийн байдлаар 133 техник өнөөдөр газар орон дээр үр гүйцэтгэж байна. Үүнд Зүүн Баянд 63 нэгж техник, Мантах сумын энэ байрлалын оройнд 70 нэгж техник. За техник худалдаа авалтыг 7 сарын 25-ны байдлаар нийт 87 нэгж техникийг шинээр худалдаж авсан байж байгаа. За өнөөдөр ангийн артлан хангалттай байдал 8 сар 10-ны байдлаар 18 хоногийн хүн суурийг хэрэгэлтэй байна. Шатхууны дараах нөөцтэй байж байна. За бие өртгөний бусад хангалтуудыг бол дараах байдлаар зохион байгуулсан байж байгаа. Хяналтын лаборатори, зам тээврийн хөгжлийн төвийн лаборатори ажиллаж байгаа. Энэ бүх шинжилгээнүүд
юуны дагуу техник шаардлагын дагуу Энэ нэг давтар байгаа. Уул нь бүрэх ороод болгонд нэг байх хэвээр. Бака одоохондоо нэг ороод гараад ирсэн байгаа болохоор 300 хэдэн хүн байгаа бид нарт. Тэгэхээр нэг давтар яг нөгөө стандартаараа тавьчихсан байгаа л та. Бүх төрлийн шинжилгээ юунуудыг бид нар хийж байгаа. За ангийн зорилго бол 5 дахь зүүн баян чиглэлийн төмөр замын улс орны ажлыг хиймэл байгууламжуудын хамт холбогдох стандартын дагуу чанартай барьж байгуулах гэсэн эрхэм зорилгоо бид урдаа тавьсан. За үндсэндээ бол ангийн бүтэц та бүхэн өчигдөр мандах сум дээр бол энэ бүтцийг харсан баг. Зүүн баянд бол бид захиргаа удирдлагын алба санхүү үндсэн салбар буюу нэг ороод тэгээ хангалттай үйлчилгээний салбартаагаар бид нар одоо үйл ажиллагаанд явуулж байна. Үйл ажиллагаа бол мандах суманд бол зарчийн орлогч ерөнхий инженер үндсэн салбар хангалттай үйлчилгээний салбартаа үйл ажиллагаа ингээд тус явуулж байна. За энд бол бие үргэлтгүүний ерөнхий энэ ооршийн одоо энэ 77-80-р ангийн бие үргэлтгүүний байдлыг харуулж байна. За энэ дээр одоо манай офицерууд 55% эзэлж байгаа. За цааш нь бол. За техникийн хангалт. Үндсэндээ анги бол одоо 133 нэгж техниктэй байгаа. Үүнээс инженерийн техник 11 сэргэн зориулалттай техник 28 нэгж энэ одоо станц тэгэл одоо усан дорх угаалгын зүйлс болон тариалрууд. За худалдан авалтар бид нар сая 87 нэгж үүнд өөрөө буулгаж автосан бол 50, автогрейдер 4, экскаватор 16, шанах ачигч 4, далангийн эндүү 5, ус шүршигч машин 5, тариалар 3 нэгж. За түрээсээр МТЗ-гээс бид нар 6 нэгж авсан. Үүнд өөрөө буулгаж 2, экскаватор 2, бульдозер 2 нэгж. Ингээд одоо ийм нэгжтэй бид нар өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. За Сүсий Жанжин штабын даргын өгсөн үүргийн дагуу 7 сарын 25-ны өдөр бид нар зүүн бангийн чиглэлд бүлэг тасарч энд 15 км-д үүрэг гүйцэтгэх үүрэг авсан. За үндсэндээ бол 7 сарын 26-ны өдрөөс бид нар 25-нд ирээд 26-ныхаа өглөө ихэд ажиллагаа эхлүүлсэн. Энэ дээр одоо ФК 401-ээс 416 буюу 15 км-т энэ үйл ажиллагаа одоохондоо бид нар үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ бол одоо бид нар энэ дээр бол 16 хоногийн 4 хоногт нь бид нар агаарын саатал бороотой байлаа. За үндсэндээ цэвэр ажлын хоног 12 хоног байсан. За үндсэн манад энэ дээр бол офицер 22, ахлагч 98, ажилчин албаагч 22 нийтээ ингээд 140 хүн өнөөдөр энэ тал дээр ажиллаж байна. За манай дээр яг энэ тал дээр одоо юу байна вэ гэх юм бол цэргийн зориулалттай техник 9 нэгж байна. Замын ажлын техник өөрөө буулгагч 24, автогрейдер 3, экскаватор 6, шанах дачигч 2, далангийн эндүү 3, ус шүршигч 2, тариалар 2, бульдозер 2, замын нэгжтэйгээр замын ажлын 41 нэгж. За ингээд нийтдээ цэргийн зориулалтаа ороод ингээд нийтдээ 51 нэгж энэ тал дээр зогсож байна. Жанжин штабны өгсөн мэдээлэл дээр бас нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. За зураг төслийн хувьд бол бид зүүн баян талаас эхний 15 дараагийн 15 буюу 30 км зургийг зураад экспозер оруулаад төвчгөний Жанжин штаб төлөөлөл өгсөн байж байгаа. За мөн дараагийн одоо 15 км буюу 45 км одоо зураг бол нэгд өдөр экспертэд ороод ингээд төвчгөний Жанжин штаб төлөөлөж өгнө. За ингээд бид бол 15 одоо километрээр нь зургийг 10 хоногийн хугацаанд ингээд зурж төвчгөний Жанжин штабд төлөөлөж өгөх ийм одоо хуваараар явж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар энэ ногооноор зурсан бол энэ эрчим хүчний зургийг бол бид зургийг эрчим хүчний зургийг хийж байгаа. За энэ зураг нь бол ингээд зурагдаад дууссан. Экспертизээр орж байгаа. Энэ бол эхний одоо зөвлөг буюу 75 км хүртэл эрчим хүчийг бид ер нь татчихъя гэж байгаа. Ингээд эрчим хүчний зураг одоо бэлэн болоод эксперт орсод байгаагаар бид эрчим хүчтэй барилгыг гүйцэтгэх шалгааныг тодруулаад энэ ажлыг бол хугацаанд нь одоо буюу одоо энэ жилдээ багтаагаад эхний зөвлөлт хүртэл эрчим хүчтэй болно гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За энэ 50 гектарууд бол геолог одоо геодезийн хувьд бол нэлээ бас хүндрэлтэй ийм одоо участок байж байгаа. За энэ дээр одоо бид тооцоосноор бол одоо 12 гүүр 43 хоолой байж байгаа. За бид нар энэ эхний одоо 30 км байж байгаа 6 хоолойны одоо зургийг гаргаад Жанжин штаб төлөөлөд өгсөн байж байгаа. Ингээд энэ гараадахад дагуу ингээд одоо зураг нь ингээд хийгдээд явах юм аа. За энэ дээр бол одоо бид баласт буюу төгөөмөд агштай агш матуулуудын судалгаа хийгээд байршлыг тогтоосон байгаа. Энэ дээр бол бас засгийн газрын оруулаад шийдвэрлэх нэг асуудал гарч ирнэ. Бид нөгөө 20 км араад тустай нэг шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл манай баазчдад бол 34 км, 30 км 26, 34 км-ийн зайтай байгаа учраас энийг одоо яаралтай одоо бас уулуурхай ямаараа дамжуулаад энийг бас холбогдох одоо шийдвэрийг гаргуулах ийм одоо шаардлагатай байж байгаа.
За энэ дээр нэг тулгарч байгаа бас том бэрхшээл юу гэхээр гүүрийн асуудал байж байгаа. За эхний гүүр бол 14 км-ээр бол 56 м урттай гүүр байж байгаа. Тэгээ 80 тэгээ 200 м урттай бас гүүрүүд байж байгаа. Тэгэхээр энэ одоо гүүрийг яг өөрөөр хэлбэл бид энэ жил бол зүүн баян талаас ямар ч хэлсэн 50 км дээд үтцээ буюу төмөр замын ирээсээ бол тавих юм одоо зорилго бол ингээд тавин ажиллаж байгаа. За энэ дээр яг гэхээр үе ухсрал баазыг бол баазын ажил бол Улаанбаатар төмөр зам хариуцж байгаа. Улаанбаатар төмөр зам бол үе ухсрал баазын ажлыг эхлүүлсэн байж байгаа. За тэгэхээр гүүрэн дээр тулж ирээд одоо үе ухсрал одоо энэ тоглох хэмжээр ингээд зогсон. Тийм учраас бид нар өнөөдөр сая одоо яаралтай хурал хийгээд Улаанбаатар төмөр замд явж байгаа. Энийг гүүрэндээ тулж ирмэх тойруулаад түр зам тавиад тэгээ гүүрээ алгасаад ингээд шууд цаашаа үргэлжлүүлээд тавих одоо ийм хувилбарыг ингээд сонгоцсон байж байгаа. Ийм маягаар одоо энэ бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь одоо хийгээд төлөвлөж ажиллаж байгаа болно. Зүүн баянгийн хэсэг бол энэ төв хэсэг байна. Одоо энэ 70 өндөрлөх хэсэг маань харагдаж байна. Хамгийн ихтэй бол 18 үе буюу 30 см-ээр давхарлаж 18 үе явах. Тэр ухамлын энэ цаалын хэсэг бидний хамгийн рельефийн өндөрлөлттэй хэсэг бол энэ 10 м-ийн 12 м-ийн өндөрлөлт. Та 36 үе явахаар энэ 70-гийн хамгийн өндөр байна. Ерөнхийдөө бол цэргийн албан хаагчид бол Монгол цэргийн бүтээн байгуулалтанд энэ том ажилд оролцож байна. Тэгээд өдөр төр засгаас ерөнхийлөгч болон засгийн газраас одоо энэ ажлыг явуулахын тулд маш их анхаарал тавих халамж тавьж техникээр нөхөн хангах зүсний жанжинштаа Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам эдгээр бол бас мэргэжлийн талаас дэмжлэг үзүүлж байна одоо ажлыг бол явуулж байна. Ингээд техник бол энэ одоо хангалт сайтай байгаа учраас мэргэжлэн болсон хувьд бол бид бол чадварлаг мэргэжлэнгүүдээр хангаснаас гадна цэргийн албан хаагчдыг бол мэргэжил сургалтын төвүүдээр бэлтгэж авсан. За эднэрээ юу мэдээж одоо жигдэгдсэн байна. Тэгэхээр бидэнд одоо нэг тороодох юм байхгүй. Бид одоо хугацаанд энэ ажлаа бол өгөх одоо тийм одоо бүрэн дүүрэн төлөвлөний тооцоонд одоо харагдж байгаа бол байна. Одоо нийт 133 нэгж техник байна шүү дээ. Тий. Тэгэхээр 55 нэгж техник авал мэрэгчлээ болсон хүн чинь бэлэн байна уу? Бага өшөө ер нь наашаага энэ юугаар бол одоо хондоо яг анхны бүтсэн юугаар хүмүүсийн юугаад гэвч бид бол хүмүүсээ бэлтгэсэн байгаа. Ер нь техник нэмлээ бид нар Улаанбаатараас улсуудад татаад байгаа. Улсуудад татаал байгаа. Одоо энэ хойдлын алтан ширээгийн анги чинь хичнээн хүнтэй лээ. Тэр наашаа ирэхэд бол шууд бэлэн ажиллаж чадах уу? Чадна. Гэхдээ тэдний техникийн жоохон юу нэмж өгөх ёстой. Тэр нэг одоо хондоо хөрөнгө оруулалт юм уу тэгээд явах ёстой. Яг бол эднийх нь бол төрөөсөр ажиллаж байсан техникуудаа ингээд өгч нөх. Болсон хүчнээ бол эдгээр бэлтгэсэн байна. Тэгвэл одоо бид нар 57 нэгж техник аваад өгөхөд энэ анги техниктэй болол үргэлжлэл цаашаа орох нь тий. Тий. Ерөөсөө явчих. Бид ер нь миний харж байгаагаар бол энэ ажил бол нэг тийм хүндрэл бол багтаа. Цагаагаар байдал одоо сая 16 хоногийн 4 хоногт нь одоо цагаагаар нөлөөл 12 хоногт нь бидний хийсэн ажил бол үндсэндээ бол авал баггүй мэдсэнтэй. 127% одоо бэлтээ явж байгаа. Тий. Төлөвснөөс. Тэгээ ер нь бол яг манай цэвэрлэгчний жанжинштаа бол одоо энэ бүтээн байгуулалтын ажил бол үнэхээр яг цагийн зүй шиг ямар ч хий гарахгүй нэгт ажиллаж байгаа. 24 цагаар ажиллаж байгаа. За энэ дээр бас хөдөлмөр хамгаалалт аюулгүй байдлыг бол маш сайн хангаж ажиллаж байгаа. Манай Монголын төмөр зам компани зүгээс хабын инженертэй, захиалагчийн ялалтын зүгээс хабын инженертэй, манай цэвэрлэгчний жанжинштаа хабын инженертэй ингээд аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж ингэж ажиллаж байгаа. Одоо бол усны асуудал багсаа. Одоо усны асуудал байхгүй. Одоо энэ шигээ бид нэр зүүн баян талаас 3 удаа гаргаа бэлэн болцсон. Одоо 4 дахь удаа явж байна. Тийм бүгдийг одоо тоногдоод бэлэн болгоод эхэлж байна. Одоо ажлыг улам эрчимжүүлэх үйл хэдэн техник юм хэрэгтэй байна тий. Мэргэжлийн болсон хүчин бэлэн байж байгаа юм байна. Алтан ширээгийн замаа тавиад дууссан хүмүүс наашаа шилжээ орчих юм байна. Цаанаас мандахын цэргүүд ороод ирэх юм байна. Тэгэхээр зэрэг нийтдээ нэг одоо нэг 133 нэгж техник гэдэг чинь дахиад нэг 57 нэгж техник авчвал 180-аад нэгж техниктэй. 200 нэгж техниктэй бол энэ 200 км бол асуудалгүй юм байна тийм үү? 14 хоногийн өмнө ирэхэд бол зүгээр газар байсан тий. Одоо тэгэхэд бол ухамлаа хийж гисэн. Ажлын гүйцэтгэл 125% тавина гэдэг бол маш сайн байна. Дисциплины нэг л давуу тал байна. Эдгээр бол 24 цагаар ажиллаж байгаа. Тэгээ нөгөө харуул невалууд байж байгаа, диспетчерүүд байж байгаа. Бүх одоо энэ
хийгдэж байгаа ажлуудаа бүтгэж байгаа, куб метрийн тооцож байгаа. Тэгээд ингээд явчихаар зэрэг эдгээр маань үнэхээр одоо яг нарийн дээрх юм бол энгийн одоо ардууд иргэдүүдээс энгийн байгууллагуудаас арай л одоо хурдан зохион байгуулалтаар ажиллаж болж байгаа. Тэгээд бид нэр юм хийж болдгийг бол алтан ширээтэй харуулсан. Одоо бол энэ үндэсний том бүтээн байгуулалтаа ингээд одоо ардын армаараа төсвөлчний жанжинштабынхаа цэрэг дааштай хийлгэж байгаа нь үнэхээр бас гацаа баригдаж нүдэнд харагдахаар ажил болж байгаа гэж бас бай та бүхний сайшаамаар. 14 хоногийн өмнө ирж байхад бол за энэ одоо хизээ эхэлдэг бол гэж хэлсэн. Одоо бол ингээд бодиттой ингээд ажил явуулсан байгаа учраас техникүүдийн нэмэх шаардлагатай байгаа юм байна. Энэ 3 дахь өдрийн засгийн хуралдаанаар оруулж техникч асуудлыг шийдье. Тэгж яагаад хэдүүлээ цааш нь бол хөгжиж нэмээд жоохон цаг хугацаа хожихын тэр. Ер нь бид нар бол хойдон жил гэж хугацаа сунгах юм бол нөгөө зардалч өсөж явчихна. Одоо ажиллах хүчний шин зардал, тэгэл энэ электр хордлын зардал, тэгэл техникийн одоо нөгөө хадгалалт хамгаалалт гэж зардалч өсч. Тийм учраас болж игэл бөөн хүчээр дайраад богино хугацаанд амжилт тал дээрээс хэдүүлээ зүтгэе. Тэгээд энд бол геолог, геодэз, гидрологийн одоо судалгаа буюу суурь судалгаанууд бол бас ингээд зэрэг хийгдэж явж байгаа. За энэ судалгаануудыг ингээд тайлангаас харахад бол ер нь энэ бол одоо олон сая жилийн өмнө энд бол далай байсан. Далайны ёроолын ийм шаварлаг хөрстэй ийм одоо газар юм байна. Тэгэхээр ийм одоо шаварлаг хөрстэй газар бол ингээд бас одоо бэхжүүлэлт хийхэд бол бас төвхтэй бид гарч байна. Нэгдүгээр. Хоёрдугаар энд бол төгөөмөл дарагтай ашигт малтмалын одоо олдоц бол бас тийм амар биш байгаа. Нэг ялангуяа одоо балластыг бол бид сая дөрөв зурган дээр тайлбарласан тийм ээ. Бусд зарим нэг нь одоо 30 гаруй км-ийн зайтай байж байгаа. Гэхдээ бид энэ асуудлыг техник шийдвэрүүдийг одоо шийдэж ажиллаж байгаа. Нэг асуулт асууж нийт 414.6 км одоо төмөр зам гэдэг байна. Одоогийн байдлаар энэ хавраас хойш хэдэн километр замыг тавьсан? Эсвэл яг одоогийн байдлаар энэ газар шуурхааны ажлыг хөгжиж байгаа. За ер нь нийт газар шуурхааны ажлын 25% хийгдэж явж байгаа. 410. Тэгээ 414 таа авах юм л дээ. Төмөр зам бол огт тавив. Ер нь хугацаа нь Газар шуурхааны ажил. ер нь За бид нар бол яг төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Одоо энэ жил яг ямар одоо урттай төмөр замын дээд үтс тавих юм, хэдэн километр далан тавих юм, хэдэн километр эрчим хүч татах юм, нэг өртөө зөвлөг барина. За юунуудаа далангийнхаа ажлыг хэдэн хувьтай явах юм, бүх юм яг төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Тий. яг хизээ ашиглалтанд орно гэж төлөвлөж. Бид нар одоо 2020 онд ашиглалтанд оруулахад төлөвлөж явж байгаа. Тэгэхээр хугацаанаас өмнө гэсэн үг 2 жил ашигтай явах. Тий, ер нь одоо тэгэл 2 жилдээ одоо 19 оноос эхэлсэн гэж үзэхээр тий. За 414.6 км төмөр замын газар шуурхааны ажил 25% явж байна гэж За ойлгож байна. тэгж ойлгож байна.